2022-2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт 2281 хөтөлбөрийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Хөтөлбөрийн маргаанаа шүүхийн шатнаас өмнө харьяа сум дүүргийн хөтөлбөрийн маргаан зохицуулах 3 талт хороогоор шийдвэрлэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Олон улсын хөтөлбөрийн байгууллагаас энэхүү 3 талт хорооны гишүүдийн чадварыг бэхжүүлэх зорилгоор хөтөлбөрийн маргааныг эвдрүүлэн зуршлах сургалтыг 2024 оны 6 дугаар сард зохион байгууллаа. Тус сургалтыг Европын холбооны санхүүжилтээр олон улсын хөтөлбөрийн байгууллагын хэрэгжүүлж буй зохистой хөдөлмөр ба худалдаа төслийн дэмжлэгтэйгээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, олон улсын хөтөлбөрийн байгууллагын олон улсын сургалтын төв, олон улсын хөтөлбөрийн байгууллага хамтран зохион байгууллаа. Хаан сургалтаас олсон мэдээллийн ашигтан хөтөлбөрийн сонирхлын маргааныг эвдрүүлэн зуршилсан, сум дүүргийн эрхийн маргаан зохицуулах хороогоор хилцүүлсэн, маргаадагч талуудыг харилцан тохиролцуулсан, эзэмшсэн ур чадвараа ашиглан маргаан зохицуулалтын асуудлууд эвдрүүлэх ур чадвар дээшсэн гэсэн сургалтанд хамрагдсан цөөнгөө хүмүүсээс сэтгэл талархал ирүүлсэн байгаа. Хэдийгээр энэ маргаан зохицуулалтыг эвдрүүлэн зуршлах асуудал нь мэрэгчлэн, арбитр зууршлагч хамааралтай юм шиг мөглөө нөгөө талаасаа ажил олгогч ажилтны маргалдагч талуудад бас эрэг нүдээ үзүүлж байгаа гэж харж байна. Энэ сургалтанд сууснараа би маргалдагч талуудын хооронд үүсэж байгаа маргааны үүсгэж байгаа хүчин зүйлийг тодорхойлох, тэдгээрийн үнэлэх мэдлэгийг олж авсан. За тэгээд сургалтын явцад олон улсын хөтөлбөрийн байгууллагын багш нар бол маш олон үр дүнтэй аргуудыг заасан. За эндээс нэг сонирхолтой бас сэтгэлд үлдсэн арга нь юу байсан бэ гэхээр дүр тувирах арга байсан. За ингээд дүрд хувираад яг бодит жишээн дээр, бодит кейсэн дээр ингээд ажиллуулж бид нарыг ажиллуулж байсан нь бол илүү юм үр дүнтэй, өвөөчтэй байсан. Баянгар аймгийн хөтөлбөрийн эрхийн маргаан таслах комиссийн нарийн бичиг Сосор Бурмын хувьд сургалтын үеэр олж авсан мэдлэгээ ашиглан талуудыг зөвшөлтсөлд хүргэж тохиролцож ажиллажээ. Манай сургуулийн багш ажилчдын 2024 оны 8 дугаар сарын орон нутгийн нэмэгдэл олгогдоогүй юм аа. Тийм учраас багш ажилчдаас 8 дугаар сарын орон нутгийн нэмэгдлийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр Баянгар аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон хөтөлбөрийн эрхийн маргаан шийдвэрлэх 3 талт хороонд гүрс дарахтай хамт олонд хандсанаар тухайн асуудлаа шийдвэрлүүлж чадсан юм аа. Ер нь энэ сургалтын давуу тал нь суралцагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хоёрдугаар тухайн маргалдагч талуудын санхүүгийн асуудал болон цаг замыг хэмнэх давуу талтай юм аа. Хэрэг танд хөтөлбөрийн маргааны асуудал тулгарвал өөрийн Харьяа аймаг дүүргийн хөтөлбөр халамжийн үйлчилгээний газар хилтэс тандаарай.